За энэ хоёр тонгалт бол Seguimos bajando. Ahora vamos a bajar. Estábamos a 4.600 metros. Vamos a descender hasta San Pedro a los 2.400. 4500 метрээс 2500 метрийн доошо буух юм байна бид нар. Манай энэ жолооч маань англи хэл муу юм байна. Хаазуулж манай гэргийн маань Испани хэлтэй юм да. Vamos a bajar 2.600, 2.400 metros aproximadamente. 2.400 en 20 kilómetros. 2400 метр доошлоо гэж. Доор бикүний маш их байна. Олоор байна. Сүргээрээ бэлчиж байна. Энд бол Чилийн бикүний бол сарах. За тэгвэл одоо 4000 гэж байна. 4589. Саяраас ингэ 4589. За тэгээ шалгаад үзэндээ доошоо бочгаад 2000 метр доошоо 30 метр буух юм байна. Энэ доор хүнээд очих юм байна л да тэгвэл. $3284 батсан байна шүү дээ. Тий. Уруудаал. Тэгтэл 2000 уруудад 2500 шүү дээ. Тэгэн. 2587. 4500-аас 2587 метр лөө 30 минут өнтер бууж ирлээ. Гэт Боливиас Чилд үрсэрч байна. Сан Педро де Атакама гэдэг хот. Дээр урчин холгоч нь хэдээс мэ хасах 8 байлуу. Бодож өглөө. Өдөр хэдээс 15 хэм байсан. Одоо энд бол 21 хэм байна те. 22 хэм байна. Ийм амар өндөр Чилийн хөдөө Сан Педро де Атакама гэдэг газарт ийм зас бодолд байрлаа. Гэт хоёр юм уртай. Төчгөр байна уу? Нэг хоног. Тий. За. Боливи аяллаа тэмдэглээд Чилийн тосгонд Сан Педро де Атакама гэдэг баарнд ингэ байж байна. Үнэхээр Чилд ирсэн билээ. Бас Чилийн өдөртөөс ахуулаа. Нөө гамсч байна. Энийг амьд төвч тоглож байна. Гоё тосх юм байна. Түр хоног. Сараад харуулъя. Энэ тосхон жуулчин их байна. Ялангуяа залуучууд их байна. Дээр баян хөлгийг явж хахад манай таван богд руу гаднаа явдаг. Гадуур гадны уул авирагчид залуучууд өдөө. Тэгээ өлгийн гудамжаар хад иймэрхүү байгааг байсан да. Манайч бас жуулчлал хөгжүүлэх их нөөцтэй улс шүү дээ. Чил Боливийн хэлээр Сан Педро де Атакама гэдэг тосгонд Чилийн тосгонд байж байна.
8 хоног Боливд далайн төвшөөс дээш 4000 м өндөр аялаад нэг ч удаа бүтэн нойргүй нэг ч удаа бүтэн унтаагүй хаах удаага хүн шиг 10 цаг бүтэн нойртой унтаад их баяртай байна. Одоо ажил маань цааш нь үргэлжлэн өнөөдөр бүгдээс хойш бид нэр алдартай Чили Атакаманы цөл он эндээсээ бид нар Сантьяго нисэндээ ажил үргэлжлэсээр байна. Чилийн Сан Педро Атакама хотоос 10 минут машинаар яваад алдартай сарны хөндөд орж ирлээ. You know that Chile this year won the award of tourism in the world? No. Yes. Okay. Yeah. Энэ цөлн дундуур хамаагүй машин тэрэг явуулдаг, хүмүүс алхуулдаг, зөвхөн зогсдог цэгнүүд байдаг. Тэр цэгнээс хүмүүс алхаж үздэг юм байна. Ингэж нэг байгалаа хамгаалдаг. Тэгээд энэ цөл маань сүүлийн 5 жил Чилийн номер 1 жуулчд ирдэг газар болсон гинэ. Маш их жуулчин ирж үзэж байгааг нь Патагониос илүү үздэг учраас хамгийн одоо алдартай газар нь болсон юм байна Чили. This place, the Licancabur. In our way back, I'm going to ask Cornelia to stop over there so you can have that picture. Yeah, okay. On the way back, we will take a picture. Гэл нэгдсэн замаар яваад байгаа юм шүү дээ. Тэгээ цаг 20 км-с илүү хэдэж болохгүй. Цаг 50 км-с илүү хэдэж болохгүй. Ингээд аараас яваад энэ том хөндийг 50 Цаг 50 20 гэж авчих. Өчигдөр бид Боливаас тэр цаана байгаа Андын нуруунууд байна, галтоонууд байна. Тэрэндээс даваад ингэж ирсэн 4500 м. Тэгээ одоо 20,000 одоо хэдэн метр дээр байна гэхээр одоо бид чинь биш үү 2688 м дээр байгаа юм байна. Тэгээ өнөөдөр бид Чилийн Сан Педро де Атакама гэдэг тосны хажууд 10 минут машинаар яваад ийм том давсан цөл байдаг юм байна. Давсан цөл гэхэд таашаа бас ийм Чил бид нар Боливд бид нар давсан цөл нэгээд хавтгаа тал байсан бол энд бол ингээд уул хаадтай тийм маш том ийм газар нутаг эзэлсэн битүү давс одоо жишээл Герман эдэрт давсыг ухаж доош нь ухаж авдаг бол энэ дээрээс ингээд уул мэтгчээр ингээд давс байна. Тэгээ энэ үндэсний төсөл хууль учраас машин замаар гэсэн хамаагүй явж болдгоо хориотой машин замаар яваад тодорхой хэдэн цаг зогсоод тэгээ явж үздэг. Машинууд нь явахдаа цагт 20 км хурдтай явах ёстой. Одоо энэ тэгээд сүүлийн 5 жил Чилийн хамгийн их жуулчин ирдэг газар болсон номер 1 газар гинэ. Атакамагийн цөл гэдэг. Тэгээд ийм сонин байгальтны тогтолцоо нэг сонин. Диш юу дээ нэг юм шиг. Hablar con el viento, ¿eh? Ингээд тавссан юм давс кристалл болсон. Бас өөр төрлийн project-д ажилладаг. Ийм сонь тогтолцоотой энэ янз бүрийн project-д ажилладаг. Тэгээ ингээд чимээгүй байх юм бол энэ дотроос ингээд дууш аваа гаргана. Таталдаад нээгдээд дууш аваа гаргадаг юм байна бас. Энд битүү давс. Тэгээ зарим нь ингээд өөр бодистой ажилладаг юм болчихсон. We're going to live a little experience here that is very interesting. Цаацлаа. Харж байгаа юм болсон юм шүү дээ. Come. After we're going to take a lot of pictures. Come first. Окей. Дэлхийн хамгийн хуур ажилттай цөл гэж ярьдаг юм байна. Энэ Атакаманы цөлийг. Тэгээд зарим газар нь 40 жил бороо ороогүй гинэ. Чигшилтийн хэмжээ нь 10% гинэ.
Тэгээд хоёр том галтуул байна. Тэрний цаана Боливи очсон би тэндээс ирсэн. Sanctuary of humanity. The difference is that the human heritage is financed by the UNESCO. This one is protected by the UNESCO but financed by local means, right? By the government of Chile as a national park. It's part of the national park, so it's protected by the UNESCO. It's why we cannot explode salt anymore in here. It's amazing, isn't it? It's just so beautiful, so unique, so special. 150 kilometers long, and the widest part is more or less 15 kilometers. 150 км урттай, өргөн нь 15 км. ЮНЕСКОгоор хамгаалагдсан нутаг болжээ. Хуучин давс уур халдаг байсан бол одоо бол хамгаалттай болцсон. Look. Pedro de Atacama гэдэг Чилийн жижигэн тосгон энэ тосгон их жуулчдыг хүлээж авдаг болж байгаа юм байна. Яагаад тэгэхээр сая бид нар үзсэн Атакамагийн алдарт цөл, давсан цөл байгаа учраас түүнтэй холбоотой жуулчдыг ирж байгаа гинэ. Тэгээд энэ жоохон тосгонд 5 одтой 5 зочд буудал байгаа юм байна. Түүний дотор Гэлээ шатуугийн нэг зочд буудал байгаа гинэ. Өчигдөр санаж байгааг бид нэр эндээс ирсэн. Энэ уулын цаана Боливи байгаа. Тэгээ энэ замаар тэр дээр 4500 м-ээс доош уруудаад энэ 2500 м-т ингэж бууж ирсэн. 30 минут яваад энэ хоёр гоё галтуул байна. Энэ галтуулны дунд нь нуур байгаа гэсэн. За тэгээд ийм сүрлэг галтуултай. Энэ ингээд тэр чигээрээ Андын нуурны үргэлжлэл ингээд явж байна. Тийшээ бас нөгөө тал руугаа Андын нуурны үргэлжлэл. So here we have a Peruvian pisco sour made already. We call it secreto. Secret. Secret. Перугийн үндэсний ундаа байна. Sour tea. Манай хөтөч ба. And we have also a little. Тэ гаргаж өгч байгаа нэ. Exactly. You understand Mongolian now, right? Yes, exactly. So people from Mongolia, come to visit us here to San Pedro. We're going to have fun with you. We're going to show you all of those mountain range and everything here. San Pedro төрж ирээрэй гинэ. Манай Густаво шүү, манай Густаво. The best. Тэгээ Сан Педро маань энэ чинь үзэх хэрэгтэй байдаг. Жуулч зэрэг юм бол доод захын 4 хоног хэвээр гинэ. Тэгээд энд гоё нөгөө гейзер байгаа. Өөр төрөл бүрийн солонгийн уул тий. Тэгээд сарны хөндөй өөр юу гэлээ тий. Тий. Олон хөндөй сонирхолтой үзэх юм байгаа гинэ. Тэнд бас сайн зуустай гаргаж өгöd зогссон тийм үү? Эдгээр ийм боломжтой байдаг юм байл. Ингээд зуустай гаргаж өгöd энэ дээр зогсоогоод ингээд тэгээд жоохон эдээ будаагаар дайлаад тэгээд онгоцны буудлын руу бид нар эндээс 1 цаг 30 минут явна тийм ээ? Чили. Каламагаас бид нар Чилинээс Сантьяго явна. Тэндээс Лима тэгээд Лимагаас Китор орондоо. Ажил бан дуусаагүй үргэлжлэл явж байна. Жуулчтай эндээс гаргаж өгд юм байна. Бүгдээр ингээд авчираад тэгээд ундаа цуушаар дайлаад тэнд бас байна.
Ийм уламжлалтай юм шиг байна. Наандын нуруунууд хардаг юм байна. Тэгээд Say best friend. And who is the sister? Chile is friendly with all the countries around. But we have countries алил маань үйлдэлж байгаа. Алийн сониос сонирхъя гэвэл хамт аялыг гэвэл Facebook, YouTube Аюуш Батэ гэдээ ороод follow хийгээд subscribe хийгээрэй. Chileans are the enemies. За энэ хэсгийг Dinosaur Valley гэдэг гинэ. Ягаад гэвэл яг динозаврын нуруу шиг ингээд үргэлжилсэн ийм хаднууд байна. Одоо бид нэр Сан Педро де Атакамагаас Калама руу явж гин цагаараа. Тэгээ Калама нисэх бодлоос Сантьяго руу ниснэ. Одоо нар жаргахыг бас үзнэ. Калама хотын онгоцны буудал эндээс Сантьяго явах гэж байна. Энийг манай нэг хам богдтой төстэй минь Калама чинь яагаад үүсгэн гэхээр энэ хажууд нь дэлхийн хамгийн том зэсийн үйлдвэр байна. Чили зис холбогдлолтоор дэлхийд нэгдүгээр явт юм байна. Тэгээд энэ хажууд юм айгүй том уурхай учраас энэ хот ингээ үүсээр хотын энэ нисоогсон бод ийм гоё том байна. Манай хам богд нэг юм их маягаар хөгжөөд хажуугаар нь зурцал босуулсан бол бас босгол юм байна. Каламагийн онгоцны буудал дээр зэсээр хийсэн юм туслалын зүйлүүд зарж байна. Зэсний дэлхийн хамгийн том үйлдвэр байгаагийн хэрэг үйлээ. Чилийн Калама тосгоны онгоцны бодол. Стог онгоцны бодол байна. Чилинээс Сантьяго хотын Латамын бизнес лаунж